Оливер хүүг алга болсноос 3 жилийн дараа өөр нэг хос хүүгээ сургуулиас нь авч машиндаа суулгачаад хоорондоо ярилцаж байгаад олонний нүдэн дээр хүүгээ алдах болно. Жулиан Тони Эмили 3 Шалон Дюбуа хотын шоронд очиж цагдаа Халид Зиантай уулздаг. Халид тэдэнд сэтгүүлч Маликт хүссэн бүгдийг нь өгч чадах чинээгээрээ тусалж байхад түүний хуучин амьдралтай холбоотой нууцыг дэлгэсэн гэд уурлах бол Жулиан түүнд бид хуучны явдлын талаар ярилцах гэж ирээгүй. Таныг Оливер хүүгийн хэрэг дээр ажиллаж байхдаа усан сангийн орчмоос нэгэн зүйл олсон ч нотлох баримт болгож өгөөгүй талаар бид олж мэдсэн. Юу олсныг ч асуух гэж ирлээ гэд Эмили ч мөн түүнээс юу олсноо бидэнд хэлэхэд чамаас юу унах вэ хэлчихээчтэй гэхэд Халид Зиан за яах вэ би хэлье. Гэхдээ эхлээд би хүүтэйгээ уулзахыг хүсэж байна. Хүүг минь авчираад надтай уулзвал би хүсснийг ч хэлье. Миний хүү Анвар Парижийн их сургуульд сурдаг. Уулзуулж чадахгүй гэвэл би юу ч ярихгүй гэдэг. Ингээд тэд хүүг нь авчирч уулзуулахаас өөр аргагүй болж шоронгоос гараад явж байтал сэтгүүлч Малик Тони руу залгаж Винсантай ярилцаж өмнө нь болсон бүх зүйлийн талаар мэдснээ хэлж Иан Гарет таны хүүг хөнөөсөн гэж бодож байна. Харин та Иан Гаретийг цааш нь харуулахдаа энэ талаар мэдээгүй хэмээн хэлдэг. Мөн Винсаны хэлсэн бүх зүйлээр би таныг цагдаад мэдэгдэх боломжтой. Үлдсэнийг нь цагдаа нар хийн. Харин таныг яагаад тийм зүйл хийснийг хүн бүр ойлгоно гэж бодож байна. Эсвэл та надтай уулзаж өөрийнхөө өнцгөөс энэ түүхийг тайлбарлаж болох юм гэхэд Тони уцаа тасалдаг. Тэтгэврт гарсан мөрдөгч Жулиан эхнэрийн хамт хөдөө нутагт зөгийн аж ахуй эрхлэн тааваараа сайхан амьдарч байтал ахаад л Шалон Дюбуа хотод хүүхэд алга болсон хэрэг гарсныг тэрээр зурагтаар үзэж мэддэг. Эхнэр нь харин түүнээс одоо ахиж ийм хэрэгтэй орооцолтод байлгүй. Үлдсэн амьдралаа миний дэргэд надтай цуг өнгөрөөн шүү гэх бол Жулианч тэгэлгүй яах вэ гэдэг. Харин Их Британд Тони Эмили хоёрын хамтын амьдрал ямар ч утгагүй болж хувирсан байх бөгөөд тэдэн дээр мөрдөгч Марк Шалон Дюбуа хотод дахин хүүхэд алга болсон хэргийн талаарх сонин дээр гарсан мэдээтэй орж ирдэг. Сонин дээр гарсан тэрхүү мэдээллийг мөн найз бүсгүүн жирэмсэн болсон сэтгүүлч Малик эмнэлэгт байхдаа олж харна. Тони Шалон Дюбуад алга болсон тэр хүүгийн хэрэг Оливертай ямар нэгэн байдлаар холбоотой байх ёстой. Бүгдээрээ тийшээ явах хэрэгтэй гэд шууд галт тэрэгний тийз захиалдаг. Харин хоёр дахь хүү алга болсон хэргийн газарт мөрдөгч Лоранс ажиллахаар ирэхэд шүүгч Жорж Делуа сайн ажиллаарай. Оливер Хьюсийн хэрэг шиг бүтлгүүтэл манай хотод дахиж хэрэггүй шүү. Алдарт Жулиан Батисти хийж чадаагүй зүйлийг та хийж чадах чинь билүү гэж сануулчаад явдаг. Тони Эмили Марк 3 Шалон Дюбуа хотод ирж цагдаагийн хэлтэст очин Лоранстай уулзахад тэрээр тэдэнд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Энэ талаар мөрдөгч Батистаас асууж мэдэрэй гэж хэлдэг. Харин Эмили хүүн алга болсон ээж дээр очин чин сэтгэлээсээ харамсал илэрхийлэх бол нөхөр нь эхнэрээ аваад явна. Тэгээд Тони Эмили хоёр дассан сурсан Эден зочид буудалтай буухаар очиход буудлын эзэн Ален түүний эхнэр Сильви хоёр тэднийг өгтөн авч өрөөнд оруулах болно. Өрөөнд орох үед Эмили нөхөртөө би зориг гарган ийшээ ахин ирж чадна гэж бодож байсан боловч энд ирээд л байж чадахгүй гэдгээ мэдлээ. Хоёлаа энд байж яг яах юм бэ? Эндээс явъя л та. Ядаж өөр буудалд бууя гэхэд нөхөр нь хүсвэл явхалгүй юу гэх бол Эмили би Маркийн буусан буудалд байж бай гэд нөхрөө орхиод гараад явдаг. Тони Эмили Жулиан 3 Халид Зианы хүүгийн сургуульд ирж түүний хичээлээ тараад гарч ирэхийг нь хүлээх бөгөөд Анвар хүү гарч иртэл тэд уулзаж ирсэн учраас хэлдэг. Харин Анвар эцэгтэйгээ холбоотой юу ч ярихыг хүсэхгүй байна. Яагаад гэдгийг мэдэх үү? Манай аав ээжийг минь өөр хүнтэй байсныг мэдээд өгтлэн зодоод алчихсан. Тэгээд намайг ганцаараа минь орхиж зүхтаад өөр газар очиж нэрээ өөрчлөөж шинэ ажил төрөлд орж бүр гэр бүлтэй болж хүүхэдтэй болсон байсан гэж хэлээд явтал Тони түүнийг эцэгтэйгээ уулзахыг хүсэхгүй байгааг ч ойлгож байна. Гэхдээ л чи түүнтэй уулзаад нүдрүү нь харахгүй бол насан туршдаа харамсах болно шүү. Хүүхэд заавал эцгээ мэддэг байх ёстой гэхэд Анвар зайл гэж хэлчихэд явах бол Жулиан түүний араас явдаг. Тэд Шалон Дюбуа хотод буцаж ирэх бөгөөд Жулиан мөрдөгч Марк руу залгаж Халид Зианы хүүг ятгах чадаагүйгээ хэлж оронд нь сэтгүүлч Малик энэ талаар ямар нэг зүйл мэдэж магадгүй. Халид Зиан түүнд мэдээлэл өгдөг байсан шүү дээ. Тэгэхээр чи Маликийг яриулж түүнээс ямар нэг зүйл олж мэдэх хэрэгтэй байна гэхэд Марк тэгье би түүнийг заавал яриулна гэдэг. Дараа нь Жулиан хотын дарга Жорж Делуагийн дуудуулснаар ирж уулзахад цаадах нь Оливер Хьюс хүүгийн хэргийг ахин нээж шалгаж байгаа ажлын төсөв зардлын тайлантай танилцсанаа хэлж цаашдаа энэ хэргийн мөрдлөгийг санхүүжүүлж чадахгүй ямар ч үр дүн гарахгүй байна. Тэгээд ч та намайг сөрдүүлсэн шүү дээ гэхэд Жулиан уурандаа Жоржийг өөрийнх нь сонгуулийн кампанид ажлыг санхүүжүүлж байсан хүүхдийн хүчирхийлэгч Иан Гаретийн алга болсон хэргийг намд арсан.
Би өөрийнхөө нэр хүндийг нөр их хөдөлмөр ур чадвараараа олж авсан. Харин чи педофилийн чамд өгсөн хідэн халтар цаасаар энэ албан тушаалыг олж авсан. Би ч гэсэн дээгүүр олон танилтай нөлөөтэй хүн шүү. Хэрвээ энэ хэргийн мөрдлөгийг зогсоох юм бол би чиний карьерийг нураах болно. Надтай оролцолтод дэмэл болов. Нэг сайн бодоод үзээрэй гэж хэлжгээд гараад явдаг. Англид дахианы газар ажиллаж байгаа Винсаны хамрагдж байгаа туршилтын эмчилгээний сөрөг нөлөө илэрч биеийн байдал нь илт дордож эхэлнэ. Харин Тони Эмили хоёр Шалон Дюбо хотын нэгэн уушийн газарт олон жилийн дараа хамтдаа сууж өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ярилцдаг бөгөөд Тони Эмилид Иан Гарретийг алснаа хэлж уучлалт гуйх бол Эмили түүнийг аргадаж тайвшруулдаг. Тэд уушийн газраас гарч цас хаялж байгаа хотын гудмаар хамтдаа алхдаг бөгөөд Эмили тухайн үед зөвхөн хүүгээ биш бас эр нөхрөө алдснаа хэлдэг бол Тони Эмилид тухайн үед анхаарал халамж тавьж чадаагүй учраас өөрөөсөө түлхэж холдуулсандаа уучлалт гуйж энэ бол миний буруу гэж хэлэхэд Эмили түүнийг тэрвэрч үнсдэг. Шалон Дюбо хотод Маркийн буусан зочид буудалд Эмили орж ирэн түүнтэй ярилцах бөгөөд Марк түүнээс Тони та хоёр зүгээр үү гэж асуусан тэдний харилцааны талаар тодруулж бас Марк хүүгийнхээ зургийг Эмилид үзүүлж ярилцах болно. Маргааш нь Эмили Шалон Дюбо хотын төв талбайгаар явж байгаад сэтгүүлч Маликтай таарч ахаад л бидний араас шиншилж явна уу гэхэд миний ажил шүү дээ гэж хэлэх Маликийн нүдэнд гуниг хурсныг Эмили ажиглах болоо Малик түүнд жирэмсэн эхнэрийнх нь гидсэнд байгаа ураг эндэж ч магадгүй байгаа гэдгийг хэлдэг. Эмили түүнээс ургийн зургийг харж болох уу гэж авч харснаа хэрвээ Оливер хүүг минь гидсэнд байхад хүүг минь хизээ нэгэн цагт алга болж хизээч олж чадахгүй гэдгийг урьдчилан хэлсэн байсан ч би хүүгээ төрүүлэх л байсан гэж хэлчихэд явдаг. Харин энэ үед тусгай хүчнийх нь нэгэн байшин руу дайран орж алга болсон хүүг аварч түүнийг гэртээ байлгаж байсан эрэгтэйг баривчилдаг бөгөөд хэргийг илрүүлсэн Лоранс дээр Тони, Эмили, Марк 3 найдлага тавин очиход Лоранс тэднийг байцаалтын өрөө рүү дагуулan орж хүүг эцэг нь хулгайлсан байсан. Хүүгийн эцэг их хоёр салаад удаагүй байсан ба шүүхээс эцгийг нь хүүтэй нь уулзуулахгүй шийдвэр гаргаж магадгүй гэж айсандаа бас их нь хүүгээ аваад Францаас явж магадгүй байсан тул хүүгээ ахиж харахгүй гэж айсандаа эцэг нь өөрийнхөө дүүд хүүг мэдэгдэлгүй авч явахыг даалгаж хэрэгээс өөрийгөө холдуулахын тулд үүнийгээ олон хүнтэй газарт хийхээр төлөвлөж мөн танаа хүүгийн хэрэгтэй холбохыг оролдсон боловч баригдсан болохыг тэдэнд хэлдэг. Ингээд тэр хүү олдож өөрийнхөө ээжтэй эссэн мэнд эргэж ирсэнд Эмили их хүний хувьд чин сэтгэлээсээ баярлах бол эсвэргээрээ өөрийнх нь хүүгийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж найдаж ирсэн Тонигийн хүсснээр болоогууд тэр бухимдаж хоосон итгэл найдвар тээж ирсэндээ дотроо харамсч уурлах болно. Тэгээд эхнэрээсээ чиж бас ингэж итгэж найдаж байгаагүй гэж юу? Яагаад гэвэл чи бууж өгсөн болохоор уу гэхэд Эмили хоёулаа хүүгээ алга болсноос хойш хүн шиг байхаа болсон. Хамт унтахаа тэрч бүхэл нүүрэндээ үл ялэг инээмсэглэлж тодруулахаа болсон. Гэтэл бид чинь хүн шүү дээ. Үргэлж гунж гутраад байж болохгүй. Харин чи яг л өгсөн хүн шиг болчихсон. Ингэж байхаар ерөөсөө хоёулаа салстан дээр гэж хэлэхэд Тони эхнэрийнхээ нүд рүү хэсэг ширтэж зогссноо. Тэгээ салъя гэж хэлчихэд цаашаа явхад Эмили уйлж энэ бүхнийг Марк холоос хараад зогсож байдаг. Өөрийг нь үнссэн Эмилиг Тони болиулж тэд бие биенээсээ уучлалт гуйж миний чамд өгч чадаагүй бүхнийг Марк чамд өгөх болно. Тэр энэ бүх жилүүдэд өөрийнхөө хамаг амьдралыг байдаг бүхнээ зөвхөн чамд л зориулсан. Харин би тэгээгүй. Оливерыг алга болсноос хойш би чамайг мартаж зөвхөн хүүгээ л өдөр шөнөгүй бодох болсон. Хүүгийнхээ нүдийг, харцыг, инээмсэглэлийг нь санагалзах болж тэр бүхэн надад үүнийг миний буруу гэж сануулдаг болсон гэхэд Эмили би чамдаа зөвхөн сайн сайхныг л хүсэж байна. Амьдрал богинохон. Энэ богино хугацаанд хүн аз жаргалтай байх ёстой. Маликийн чамд юу хэлснийг, Ианы тухай бүх зүйл ил болно гэж бодож өөрийгөө зоох хэрэггүй. Юунд ч санаа зовлгүй зүгээр л сайхан амьдар гэж хэлдэг. Харин Тони Эмилиг хайрын харцаар ширтэн зогсож байгаад түүнд чи өнөөрөө хитрхи их уучихжээ гэж хэлээд тэд хамтдаа цас хаялж буй хотын гудамжаар буудлын руугаа алхдаг. Тэр үед Хализианы хүү Анвар мөрдөгч Жулиан руу залгаж би эцэгтэйгээ уулзахыг зөвшөөрч байна гэж хэлнэ. Англид эрүүл мэндэнд муудсан Винсан эмчтэйгээ уулзах үед эмчин түүнд туршилтын эмчилгээний гаж нөлөө илэрч байна. Дарааны том болон тоог нь багасгах хэрэгтэй гэж хэлгээд Винсан эмчилгээ надад сайнаар нөлөөлж байгаа. Багасгаж болохгүй. Надад туслаачтай гэж гуйхад эмч та ойлгохгүй байна. Таны бие муудсан байна гэдэг. Маргааш өглөө Жулиан Эден зочид буудалд ирж Тонитой уулзахад Тони түүнд ярилцах хэрэгтэй байна гэд сэтгүүлч Малик түүн рүү залгаж Иан Гарретийн үхлийн хэргийн талаар мэдсэнийг тэр талаар нийтлэл бичих гэж байгааг хэлнэ. Жулиан тэр хаанаас яаж мэдсэн юм? Түүнд нотлох баримт байхгүй шүү дээ гэхэд Тони түүнд нотлох баримт шаардлагагүй. Тэр энэ талаар сонин хэвлэл бичгэд л хангалттай.
Үүний дараа цагдаа мөрдөгч нар өөрсдөө шалгаж эхлэх болно. Тэр үед чиний надад нууцаар өгсөн миний устгасан нотлох баримтын хэрэг сөхөгдөж таарна. Тэнд ажиллаж байсан хүмүүс чамайг харсан байж таарна. Тэд Лоранст хэлбэл чамд сөргөөр нөлөөлөх болно шүү дээ гэхэд Жулиан тэр шийдвэрийг би өөрөө гаргасан. Түүнээс гарах үр дүн хариуцлага би өөрөө өргөхөд бэлэн гэж хэлдэг. Гэвч Тони үгүй энэ бол маш буруу. Эсвэргээрээ чамаас энэ бүхнийг холдуулахын тулд би өөрөө хэрэгээ хүлээхээр шийдсэн. Тэгснэн дээр гэвэл Жулиан хэрвээ чи нэгэн л хэрэгээ хүлээхээр шийдсэн юм бол үйлцэн гэмтэргээ илчлэх өргөдлөө бичгэд чинь намайг туслахыг зөвшөөрөх ёстой. Яагаад тийм зүйл хийх болсныг чинь зөвтгөх байдлаар бичиж олон нийтийн дэмжлэгийг авах хэрэгтэй гэхэд Тони зөвшөөрдөг. Харин Жулиан түүнд хоёулаа үүнээс өмнө Халид Зиантай очиж уулзъя. Хүүн уулзахаар зөвшөөрсөн. Алив хурдан Эмилийг залгаж хэлгэж Тонид баярт мэдээ дуулгана. Тэгээд тэднийг хүүгэн дагуулan шоронд очиж Халид Зианыг дуудуулад гарч ирэхийг нь хүлээх хооронд биеийн тамирын зааланд хичээлж байсан Халид Зианыг шоронгийн хоригдлууд нийлэн олон удаа хутгалан хороох болно. Халид Зианы гарч ирэлгүй нилээд удасны эцэс шоронгийн харгалзагч гарч ирэн Жулианд юу болсныг хэлдэг. Жулиан Тони, Эмили 3 хүүг явуулчихад тэднийг Халидтай уулзах гэж байсныг хэн нэг нь мэдчихээд түүнийг хороосон байна гэж ярилцаж Эмили ингээд л гүцээ гэж юу бид юу ч мэдэж чадалгүй ингээд хоосоо хоцрох хэрэггүй гэж асуухад Жулиан бидэнд одоо нэг бяцхан найдвар үлдсэн. Халид Зиан нэг хүнд хэргийн мөрдлөгийн талаар нууцаар мэдээлэл дамжуулж байсныг шалгахал үлдсэн гэж хэлдэг. Ээжийнхээ гидсэнд байхдаа эндэх аюулд орж байсан хүүтэйгээ амьсгалын дасгал хийж байгаа сэтгүүлч Маликийн гэрт мөрдөгч Марк ирж уулздаг бөгөөд тэрээр Халид Зианыг түүнд хэргийн нотлох баримтыг дамжуулж өгснийг мэдэж байгаагаа хэлж харин та тэрхүү нотлох баримтыг буцааж өгөөгүй гэхэд Малик та түүх зохиож ярихдаа их сайн юм. Таныг мөрдөгчийн ажлаасаа гарсан гэж дуулсан гэж хариулахад Марк үгүй ээ би ажиллаа хийж байгаа. Харин энэ бол таны тэрхүү Халид Зианаас авсан нотлох баримтыг тухайн үедээ хувийн лабораторид бэлэн мөнгө төлж шинжилүүлсэн таны нэр дээрх тооцооны хуудас гэхэд Малик би өмгөөлөгчөд дуудмаар байна гэдэг. Харин Марк тэр дэмий би таныг Оливер хүүгийн хэргийн тухай номондоо түүний эцгийг Иан Гарретыг хөнөөсөн гэж бичих гэж байгаа талаар дуулсан. Харин та надад Халид Зианы олсон тэрхүү нотлох баримтыг лабораторийн шинжилгээний дүнгийн хамт өгч бас Тони Хьюсийн талаар бичиж олон нийтэд мэдээлэхгүй гэж ам өчгөө өгвөл би таныг хэргийн мөрдлөг цаад учруулсан хэрэгээр яллаж Францын шоронд хийхгүй гэж тохиролцох санал тавьж байна гэдэг. Марк Маликаас та Францын шоронд орж үзсэн үү? Харин тэнд хоригдож байсан Халид Зиан дөнгөж сая шоронд алуулсан тухай мэдээг би авлаа. За тэгээд хоёулаа тохиролцох уу гэхэд сэтгүүлч нилээд ууралсан маягтай ширээнээс босч цаа талын өрөөгөө онгойлгон ханандах сейфээ нээж дотроос нь жижиг дугтуутай зүйл гарган ирж ширээн дээр шидэд тамхи асааж би амьдралдаа олон алдаа гаргаж байсан хэдий ч би муу хүн биш шүү гэж хэлэх бол Марк түүнээс яагаад Тонийг Иан Гарретыг хөнөөсөн гэж бодсон юм? Хэн танд тийм зүйл хэлсэн юм гэж асуудаг. Сэтгүүлч Малик Тонигийн утас руу залгах үед автомат хариулагчтай холбогддог ба тэрээр төдийлөн хүмүүсийн мэдээд байдаггүй тусгай код оруулан Тонигийн утсыг хакердаж утсанд нь ирсэн дууд шууданг сонсоход Эмили нөхөртөө салыг иччин сэтгэлээсээ хэлээгүйгээ хэлж бас түүнийг Иан Гарретыг хөнөөсөнд буруутгаагүй гэж хэлж үлдээсэн дууд шууданг Малик сонсч Эмилигийн тэрхүү дууд шууданг устгаснаар Тони Эмилигийн хэлж үлдээсэн зүйлийг сонсч чадаагүй байдаг. Зөвхөн хүүгээ олоход л хамаг зүйлээ чиглүүлсэн Тони Эден зочид буудалд очиж хэсэгтээ эндээ үлдэж хүүгийнхээ хэргийн материалуудыг судална. Ганц нэг сэжүр олсон гэх зэрэгээр зочид буудлын менежер Сильвид ярьж боломжтой бол өмнө нь бууж байсан хуучин өрөөнд орохыг хүсгэд Сильви чи итгэлтэй байна уу? Хуучны дурсамжууд чинь сэдрэхвээ гэхэд Тони би юу ч мартахыг хүсэхгүй байна гэд Сильвигээс хуучин өрөөнийхөө түлхүүрийг авч ордог. Энэ үед Лоранс Жулиан руу залгаж та надад энэ удаад хүүхдийг төрсөн эцэг нь хулгайсан байж магадгүй байна гэж хэлсэн. Яаж мэдсэн юм бэ гэж асуухад Жулиан зурагтаар хэвлэлийн баг хурдыг нь үзээд сууж байхад эцгийнх нь гаргаж байгаа үйлдэл бие авч байгаа байдал нь надад сэжигтэй санагдсан юм а. Зүгээр л зүүн совингороо таасан гэхүүдээ гэхэд Лоранс би танаас өөр гэртээ сууж байгаад гэмтэргийг илрүүлдэг мөрдөгчийг мэдэхгүй юм байна гэдэг. Харин Жулиан энэ талаар эхнэрт минь юу ч хийж болохгүй шүү гэд уцаа таслана. Эмили Маркийн буусан зочид буудалд өрөө авч хонсон байх бөгөөд өглөө нь Марк түүний өрөөнд орж ирж хэр байгааг нь асууж Тони тэр хоёрын тухай ярилцаж байгаад Эмилийг тайтгаруулж түүний гараас барьдаг. Маркийг эрхийг тэгс чадан хүлээд суугаад Тонигийн гараас Эмили барьж түүнийг тайвшруулах бол
Галт тэрэгний буудалд мөн Жулиан Лоранс хоёр ч тэдэнтэй хамт Маркийг досч авахар ирсэн байдаг. Тэгээд Лондонгоос ирсэн галт тэрэгнээс том цүнх барьсан дүүрэндээ инээмсэглэл тодруулсан Марк буужирэн бүгднтэй нь мэдчлээд Ингэрийнхээ халааснаас Малик Сүригийн өгсөн нотлох баримт бүхий дугтуг гарган ирж Жулианд өгнө. Жулиан дугтуг шууд нээж дотроос нь лабораторийн шинжилгээний дүгнэлт бүхийг ялгаруутанд боосон зүйлийг гарган ирж түүнийг нь тооны аван хартал зоос байх бөгөөд Марк тэдэнд шинжилгээний дүнгээр юу ч илрээгүй боловч хаанаас гаралтай ямар зоос болохыг нь шалгаж мэдэж болох юм гэж хэлэхэд тооны би үүнийг юу болохыг хэнийх гэдгийг мэднэ гэж хэлдэг.